Шударгалтай эрхлэгчнэлээ газраас гадаад улсуудад ажиллаж амьдрахад иргэдийг зуурчилдаг 26 байгууллага шалгалт явуулж бүхий л байгууллага нь зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг болохыг тогтоосон байна. Бүх Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагууд маань тусгай зөвшөөрлөг байсан байгаа. Тусгай зөвшөөрлөг байсан. Мөн дээрэс нь энэ 26 аж ахуйн нэгжийн 17 аж ахуйн нэгж компаниуд маань төлбөр тооцоогоо доллараар хийдэг байсан. Энэ маань Монгол улсын үндэсний мөнгөний тэмдэгтээр бараа ажил үйлчлэгээ үзүүлэх тухай хуулийг зөрчиж иргэдээс доллараар гүйлгээ хийжсэн илэрсэн байгаа. Мөн төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь иргэдээ гэрээ байгуулахдаа буцаан олголт, иргэн төлөлтийн талаар хариуцлага хүлээдэггүй юм байна. Иймээс Шударгалтай эрхлэгчнэлээ газраас энэ сарын 5-ны дотор дээрх байгууллагуудыг тусгай зөвшөөрлөө яаралтай авч төлбөр тооцоогоо Монгол мөнгөнд дэвсгэртээр хийж гэрээнэ үүргээ биелүүлдэг болохыг шаардсан албан шаардлага үргэлжээ. Яг энэ саяны хийсэн 3 шалгалтын дагуу тусгай зөвшөөрлөлтөй болох мөн дээрэс нь Монгол мөнгө дэвсгэртээр үйлчлэгээ үзүүлжээ. Мөн дээрээс нь гэрээн дээр олж байгаа заалтан дээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаараа тэр хүнд үзүүлэг үйлчлэхийнхаа талаар буцааж төлбөрийг яаж олох тухай энэ заалтыг оруулах албан шаардлага 6 сарын 5-нд 1 сарын хугацаанд хоригдсон байгаа.